Монголын сүл дэх тэнгэрт өргөсөн наадам гаргаргийн дээжээр уусамлаасан наадам. За эрхэм өндөд үзэгчдээ ТВ-с телевизийн бүхэн алдар нэвтрүүлэг Өвөр Монголын өөртөө цохорноор цуврал нэвтрүүлэг бэлтгэж байгаа. Тэгээд бид бүхэн энэ удаагийн зочноор Өвөр Монголын өөртөө цохорны Шилийн гол аймгийн зүүн үзмчин шууны нутаг дээр одоо сүүлийн үед бас Өвөр монголчууд болон бүх сонирхчдын одоо дунд алдаршиж гарч ирж байгаа нэгэн сайхан хүчтний гэрт нь морьд ирсэн байна. За манай өнөөдрийн зочин бол Чирэг гэж энэ сайхан бүх байна. Тэгээд Чирэгтэйгээ бид бүхэн бас Монгол ахуйн талаар, Монгол бүхийн талаар бас ярилцахаар зорж ирсэн байна. Тэгээд ямар ч байсан зорж ирлээ. Таны ахуй амьдрал, бүхийн амжилт, гэр бүл гэд сайхан халуун яриа өрнүүлнэ. За энэ жил үлжөө өнтөө сайхан таран болж байна. Сайхан болж байна. Сайхан болж байна. Бэлтгэл сургалт бэрх. Бэлтгэл сургалтаар игээд одоо өмнө 2 сарын нэгдсэн бэлтгэл гараад 2 сарын. За. Бид бүхэн бас энэ зөвхөн бүхийн тухай нэвтрүүлэг бэлтгэхээс гадна бас энэ сайхан Монгол ахуй соёлоо манай ТВ-с телевиз маань бас үзэгч олондоо бас давхар сурталчилж идэг ийм учиртай. Тэгээд Өвөр Монгол бүгчүүдийн нэг онцлог байна, тийм ээ. Барилдгаасаа гадна бас энэ ахуй соёл, Монгол уламжил, мал аж ахуйгаа бас давхар дандаа авч явдаг. Тэгээ өнөөдөр бид нэр шийдээд ерөөсөө Чиргийн рүү хөдлөе, яг ахуй дээр нь очие, мал дээр нь очие. Гэт ингээд зориод өрөөлөө. Энд бас нэг шалтгаан байгаа. Ямар шалтгаан вэ гэхээр одоо Чирэг гэдэг бүх бас нэгэн сайхан амжилтыг гаргасан. За тэр амжилт нь юу вэ гэхээр их Чингисийн тахилгын наадам хэмээх 512 бүхийн барилдаанд барилдаж төрүүлээд энэ бол бас маш чансаатай барилдаа тийм ээ. Тэгээ энэ барилдаанд төрүүлээд одоо ер нь миний лав амьдралдаа сонсшоогүй тийм нэг өрөмт сайхан одоо шагнал гэх үү, одоо бэлэг гэх үү, эсвэл одоо бүр одоо юу гэж хэлдэг юм бэ? Одоо маш сайхан тийм шагнал хүртсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр 9 шарга агт тийм ээ. Тэр энэний талаар бас тодруулж асууя, ярилцъя гэж зорж ирсэн юм аа. За. Тэгэхээр юуны дөрөнд ямар ч байсан тэр ярилдааны хадлаар та нэг сайхан дэлгэрэнгүй хөөрнөж энэ 9 шарган моринд хүрэхэд ер нь ямар хөө барилдаа хийж яаж энэ 9 шарган моринд хүрвэ? За одоо таахын дамс өнөөдөр сайхан мэнд өргөе. За одоо таахны менежер нэрсэн бас баярлах гэж байна. Мөн хойштон ч гэсэн мөн манайхаа илүү сатараа мардаараа гэж. Яа. Тэгээд одоо мэс их технологи хийштэнд за Чингисийн Цагаан сүргийн тайлхын наадам гэж манайхан жижилдэн болдё. Тэгээд одоо бид нар ч юм бас барилж явж байгаа бас 16 жилийн өмнө ч гэсэн нэг бэлтгэл нэг хэмжээний амжилтанд хүрээ гэж чармаасаар явж байгаа. Тэгээд нэгний хувьд бол 11 сараас хойш бүр нэгдсэн бэлтгэлд ороод мөн наадам жаргасан. Одоо манай Өвөр Монголын хөвчөнд бол хамаг томоохон хөвчөний наадам гэж хэлж болно. Ер нь бол хамгийн чансаатай наадам. Тий, гажрын одоо сайн бүгчүүд урж угалдаг. Бүгд ирдэг. Тэгээд бол одоо бэлтгэл сараагаар яхахан сайн болдоод. Тэгээд одоо наадамдаа явсан. Одоо явах үед бол нэг одоо яан дөрвөн тийм үү энэ зүрийн бодоогүй сайхан очоод барилцсан. Даваагаа сайхан давтлаа барилдээ л гэж. Тэгж бодож барилдаад. Одоо нэгийн даваач гэх юм, хоёрын даваач гэх юм уу. Тэгээд сайхан барилдаад өөрийнхөө нэг одоо барилж явж байгаа хүсэл байна шүү дээ. Зорилгодоо үрлээ гэж бодож байна. Тэгээд энэ нэг ордон суудын Чингис Бог Чингисийн Цагаан сүргийн тайлхын наадамд 9 давн дөрүүлээд ийм нэг сайхан 9 шарга акти баталсан маа. Тэгээд маш сэтгэл өндөр байж байна. Одоо тэгээд үргэлжлэн бэлтгэл юмс болж байна. Одоо улам их амжилтанд хүрэх гэж бодож байна. Хоёлаа 9 шарга мартаа танилцъя. Би бас бүр харахыг тэсээ ад хүлээгээд байгаа. За, танах мал хонор ариун байна уу? Олон малтай юу? Манайс болоо. Тэгээд үхрээ дугаараа голлоод. За, энэ сайхан 9 шарга агт байна. За бас жоохон ойртол өргөх маягтай юм биш үү? Манай өвөлдөө манайх ер нь ингээд төжөөгээд. За. Манайхан бас нэг өвөлдөө бол өвчөр юу муутай болчихно. Муутай болчихно. Өвсөн бүр ингээд гаднаа хураач. Тэгээд ингээд адуу үхрээ хоньяа ямаагаа надад тэгээд өдөө голдоо. 4 шүү мал байна уу те?
Тий. Дөрөвшин мал. За энэ 9 шарга агт маань одоо мэдээж Орос нутгаас ирсэн адуу байж таарах гэдэг тийм ээ. Орос адуу гэсэн үг үү? Тий. Одоо ижилсэн. Одоо ижилсэн. Миний адуутай сайхан ижилсэн. Ижилсээд морь үйдгүү. Мөр уйхгүй. Манай хадам аав мөр уйд. Морь уйна. Зөв. Тэгээд би өөрөө мөр уйхгүй. Гэхдээ мөр багтай. Дуртай гэсэн. Мал оноонда ерөн багтай. Ер нь нэг цаг заавалхаар төрөөгөр явсан мал авахгүй юм байна. Ер нь нийтлэг шинж тийм байх шиг байна те. Бүгчүүд маань бүгд одоо нэг төвд сумынхаа төвд одоо хошуу төвдөө гэртээ. За тэгээд мөн ойрхон чигжтэй одоо бид нар ч бас нэг 50 60 км 70 80 км-ийг бол бас нэг ойрхон тооцдгүй. Ер нь бас зайтай. Энэ рүүгээ ирж очиод ингээд бүр яваа сурцсан. Тий. Тэгээ одоо цаг заавалхаар бас манай аав ээж голдоо манай мал арыг зохицуулаад хөдөөнө байд. Одоо аав ээж маань бас буй танклон сайн болохоор биес чигээд нэг их дараасгүй. Зөв. Яг хардаа санаа зовхгүй байх нь шүү дээ. Аргаар ивэл бүр аав ээж авч явж байна. 9 шарга агт маань ямар насны ямар адуунар байна? 9 шарга одоо бүр шүдлүүр галтай ирж. За залуу мал их ирсэн тийм ээ. Шүдлүүр одоо өнөө үйл өнгөрөө хижаалуур боллоо. За үнэхээр юм бас том юу вэ тийм ээ? Том дурсгал бэлэг. Багтаал манай ер нь Ар Монгол чи бас мэдчихэл байгаах. Ер нь бол одоо сүүлийн үед яг юм уламжилт ахуун юм бэлэг дурсгал гэх юм уу одоо яг хөө дээхэн үедээ морь мал одоо жишээ сумын төрүүлдэг дааг мааг бэлгэлдэг ийм ёстой л доо. Гэхдээ энэ яг 9 шарга морьч бол бэлэгдлийн юм шүү дээ тийм ээ. Тийм ээ. Бэлэгдэл дотроо бас одоо Чингис хаантайгаа холбогддог. Тийм маш том бэлэгдэл. Тийм. Тэгэхээр ийм сайхан зүйл, ийм сайхан хувь заяа гэдэг бас ховроо. Тий. Ирж малдраа ирж байна. Миний баг уу маа. Баг уу? Ихүү сургууль. Ира миний. Адам атет чи. Ой. Яа. Таарчгүй юу? Хүүхдүүд ер нь жоохон их хотч чинь тий. Тэгэхдээ одоо энэ хүүгээ бас явандаа барилдуулах ч юм уу эсвэл морь мал унуулах. Энэ өөр Монголд хүүхд морь унах жоохон оройтой гэсэн үг үү? Тий. Нэг баг насны хүүхд морь унах оройтой гэсэн. Жоохон оройтой. Амар төвчнээ дараа бодчих واخ. Тий. Бас эрүүл мэндийг бодож чинь тий. Монголд бас тэгээд байгаа. Ер нь бас хүүхд морь унахаар хүмүүс бас их юм яриа л байгаа. Тэгээд уг нь бол уламжилтаа эн чинь хүүхд ахуйгаасаа морь мал унжил том болж л чангадаг. Бэлтгэл саранхай заваар хөдөө хүүхдүүд нь хөдөө мал артын ойрхон байлгах. Энэ их зөвлөдөө. Тэр нь маш зөв. Их банд чинь одоо хэдэн настай? Одоо 13 том. 13 та. Бас том болж байгаа юм байна. Тий. Одоо тэгээд одоо сургууль дээр байна. За. Тэгээд хичээл завцсангүй шиг өнөөдөр. Том хүүгээ бас бүх мөх болгоё гэж бодож байна. Одоо ер нь юугаар чөлөөтөр хичээлж байна. За. Чөлөөтөр хичээлдэг. Тэгээд бас барилдах юм уу? Ер нь тэгэл монголчууд чинь тэгэл хүүгээ бол ер нь л бол барилдуулна шүү дээ, тийм ээ? Тийм. Энэ 9 шарга адуу маань ер нь хэрд очхон байна. Гайгүй. 9 шарга адуу мөн дөлгөө. Ирээд бас анчмаас 6 сарын цаг болсон ч бас адуутай ижилсээд. Энэ дараа жил дахиад болно шүү дээ энэ тахлаг. Мөн шаргалаа болно. Яг дахиад энэ 9 шарга ах уу? Одоо барыг тийм байха. 9 шарга 9 цагаан юм. 9 цагаан. Тэр нэг баахан цагаан адуутай болох юм байна гэж байгаа тийм. За амиа шиг. Баахан цагаан адуу, хашаараа дөрөн цагаан адуутай болох нь дээ. Хүмүүс ер нь их сурвалжилж ирж яаж ийнө? 9 содон бэлэг шүү дээ. Би авах уу? Үгүй гэж байна. Бас нэг 3 4 усад ирээд саралдмаар таасаа. Энд ч одоо аргагүй л дээ. 9 цагаан сүлд 9 цагаан адуу гэд. Надад би сонсчод айгу сонин санагдсан л та. Тэгээд энэ ийм сайхан бэлэгдэлтэй бэлэг бас ахууд нойрхон тийм ээ. Хүн бодож явах заах нэг хэдэн төгрөг мөнгө төгрөг мэдээж амьдрал ахуйд хэрэгтэй. Мөнгө төгрөгийн шагнал авах бол ер нь нэг мартагч штэ. Энэ бол мөнхийн дурсгал. Мөнхийн дурсгал. Танах энэ эдлэн газар хойшоо одоо хэр зайтай байна? Манай одоо хойшоос ингээд 5 6 км явна. Замбраагүй бич ирсэн юм штэ. Тэг ингээд зүүн шин барш ингээд газартаа тааруулаад мал хуутай байна. Тий. Манай энэ ч одоо ердөө юунд нь тоо толгой ууйн. Хэдий мал малж болно болохгүй гэдэг. Өвөнд дуудаж байна. Тийм минь өөж. Бас өвөө гэж байна. Өөрөөгөө явах нь да.
Ингэж л одоо хүүхч хуухтаа бид бүхэн өсгмөр байдгийн тэгээд одоо нөхцөл болцоо орон орны бас нэг нөхцөл байдал юм бас өөр л байна л да. Тийм аа тийм. Гэтэ хэдийгээр ингээд хашаа хороо барьсан жоохон тийм юу ч гэсэн нүүдлийн бус ч гэсэн тэгэл яг л ахуйтайгаа байж шүү дээ тийм ээ. Тий. Одоо ер нь одоо өөр хүүхдээ ч гэсэн бас нэг амьдрал соёлоо мартахгүй байх хэл. Би ер нь айгүй их анзаарч байна. Тий. Өөр монголчууд минь энэ талдаа айхтар юм. Тий. Хүн болгон дээл хувцсандаа ойрхон байна. Тий. Идэж ууж байгаа юм байна дандаа нөгөө одоо Монгол. Тий. Одоо нөгөө кофе цай бид ч юм уу тийм болцсон шүү дээ. Буцсан ус кофе цай. Одоо цайхан талж байгаа юм тийм. Харин тийм болцсон. Тэгээд Одоо жишээ манай одоо хөдөө манай үжимчнүүд тэгээ ер нь иймэрхүүгээр л хамгийн их өвс үйлдэл хийж байгаа шуух шиг байна тийм ээ. тий. Одоо мартахгүй л гэж хүн болгон гэж хэлж байна. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Энэ нүүдлийн биш одоо ингээд суурин болцохоор чинь ер нь юм их сайхан төхнүүлэх юм аа Тийм аа. хашаа хороо өвлжөө ер нь байшин шиг шахуу. Одоо тэгээд тохируулахгүй л бас болохгүй. Тэгнь шүү. Бодоод. Тэгээ энэ одоо жишээ нь найлуурын гадаалын сайхан унаа тэрэг трактор Тий. ахуй юм одоо юу юм байж их юм тийм ээ. Тийм аа. Энэ баг малаа ялгцсан байна уу? Энэ одоо манай өнөө жилийн тугал. Тугал. Тий. Эдлийн хэсэг нь одоо бяраа шүтгэн биш үү? Биш ээ. Бүр Тугал юм уу? Тугал. Ийм том уу? Одоо өнөө манайх ч бас цахаа үйлдвэр орцсон. Үйлдвэр орцсон. Махны чиглэл. Махнаа хэлээ. Тий. Ямар том Тэгээд юм? авч төжөөхгүй л өн бас их мөхөөс нь салахгүй өхөн ботагаад байна. Ихээ модох чинь зөв. Тэгээд Ихээ одоо говшаад модох чинь. Тий. Тэгэл одоо ер нь ингээл хослуулаад өөрсдөө бор зүрхээрээ ахуугаач авч яваал тэр хөтөл дээр байгаа танаад байна. тэр ус манай. Нэг хэсэг одоо Нэг хэсэг одоо байна. Тэгээ одоо ямар нэгэн байдлаар ингээл хослуулаад зүтгэдэг байх нь шүү дээ. Тий. Одоо жиггүүлээс аав ээж бас хар гэрээ сая жимдэж өгөхгүй биднээ бэрэлдэнэ гэдэг бас. Худлаа тий. Бодлоо. Хаашаа санаа зовоод. Тэгээд нэг эхнэр хөвгтэй хийж хэрэг гарна. Тэгээ барилдаа яваад хахаар бэлтгэлийг яваад хахаар хар гэр хацарна. Зовлонтой ер нь барилдагч юмсан. Тэгээд хослуулж найлуулах зохицуулж явахгүй бол болохоос нь болохгүй хүртэл. Тийм аа. Ер нь сакс тоглоно. Сакс тоглоно. Дуулна. Тийм ба. Цоглуулга юм юу? Цоглуулга юу гэж одоо ер нь би өөрөө морь харан дуртай. Морь харан дуртай. Өмөл модондоо дуртай. Эмэл модондоо дуртай. Тий. Хоёул эмэлийн чи сонирхол. За. Эндөө юм. Танай энэ шим энэ одоо сурыг юм бараа өнгөөр хийж гинэ үү? Юмд оруулж гинэ. Өн Жерман бодог орж байна. Жерман бодог ороод. Бодог оруулж гинэ сурандаа. Сурандаа бодог оруулж. Энэ нь ингээд эдэлсээр хийж тэр ингээд. Эдэлсээр гэж өөрөөсөө бараа болгож чинь. Бараа болоод. Зөв. Энэ манай үжимчин юм бэл. Эзэмчин юм бэл. Ингэж ийм бөөрөгтэй. Энэ би юуг нэг гайх чинь манай тийшээ энэ одоо ганцаг гэж ярьдаг юм да. Тий, манайс ганцаг. Ганцаг маань энэ бол ер нь жоохон бэлэгдлийн гоёлын чанартай ганцаг байна тий. Юм уухийн эцгүй юм. Тий, одоо энэ хэт тал руу мас ингээд ийм илүү юмтай болж байна. Өмнө талдаамаас 8 ганцаг. Тий. Энд чи хэд байна? 6 байна уу? Зөв. Тэгээ сайхан имэйл хазаараа цоглуулна, имэйл хазаараа эдэлж хэрэглэн. Тий. Манай тийш бас ирчүү заах имэйл хазаараа гэртээ залнаа. Тийм ээ. Одоо жишээ нь хотын менеж бол хэрэглэх арга байхгүй. Тий. Тэгэхээр нэг аамаавынхаа ч юм уу хүний бэлэг дурсгалын гоёлын ч юм уу сайхан имэйл хазаараа сайхан гэртээ ирчүүд ер нь тавьж соймроо чимэх дуртай. Тэгээс мөр өндөө. Өнөөдрөөс нь бэлтгэлийн донд болж байгаа мөр хар бараагүй жавцсангүй л гэж надаа цагаасар бол 2 дугаараас мөр хараа барьж. Одоо тэгээд ийм том хүн бас мөр унаа явах ер нь мөр зоосон юм болох юм шүү. Одоо маландаа явахтаа бас нэг 2 онцлаа. Уннаа гэж юу? За. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. За ингээ хүүгийнхэн талаар та сэтгэлдээ хэлэхүү. Одоо ээжүүд таач гэсэн аавууд одоо. Манай хүүгийн талаар бол манайхан бол ердөө бүх мөнх чам анхаарсан байхгүй. Манай хүү нахчин тал бол яг бүхий удамтай. Тэгээ багаасаа сургууль өгсөд үл юунд бүхийдийнхэн дортой чад бүхийн сургууль
цорхон дэвжээ. Миний хүү багтаа бага сургаалд байх үед дуу дуулах бас дуртай. Эргээд сургаалаа төгсөөд энэ бүхэд багтай болоод тэгээ бүх боловсроо тэгээ юм. Хүүжээд л бичилгийн бочин үүжээд л сагаад л тэгээд Сонор их тогтлсон. Хоёр хаана байсан бэ? өн хөдөөгөн бийж. Оо тийм үү. Нар гартлаа нөө шүүж таарч яваар. Нүзэн унтсангүй. Тэгээд ингээд шалгараад одоо бүр сүүл рүү ингээд дөрөв бүрэг төлөлтөд яасан сэтгэл их догдсон. Одоо бас харъя гэж бодно бас харж чэтгэхгүй. Жохон мөн чуг чуг бас гэсэн шиг л их догтлсон. Яг төрүүлээ гэмүүд яасан та. Эс Монгол их нөөжал. Одоо Өөрөө их өсрөө боссон бийж. Баяна жоохон хөвгдөд. Багаас өг юм бол нэрийн бол нахшаад нь өгч шүү. ер нь буй харамчвал багасаа их чэрэг. Одоо чигээд 10% болоо ирэх үед буйны их өсөөд өндөр болоод чигээд сургаалт явж байгаа өргө бүхэд дуртай. Яг нэг эхэлт нэг барилдахын үед л 18 тэ барилдж байгаа. Ихлээр барилдах үед бол юу соронд яваад байж өөр багтай нэрд оржээ. Дуртай шүү дээ ороод чи нэг 2 удаа овоо нэрд ороод ирээд соронд ивсэн. Барилдад дуртай гэдэг. Одоо тумраа бат эхэлтийн доор ивсэн. За өргөө олон Монгол хүмүүнд шинэ жилийн мөнчил хүргье. Шинэ оны шинэ жилийн манд хүргье. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Одоо очир найзтайгаа багасаа нөхөрсөн үү? Тий, бид хоёр баг сургуулаасаа одоо эргэлж найжилж эхэлсэн. Манай алт очир бас зангаатай бүх гэсэн. Тий, барилдаг. Чи ерөөсөө ямар ч аялахгүй ярих юм. Тэ? Би Монголд сурж байсан. Монголд сурж байсан. За. За хэдэн жил найзлж, олон жил найзлсан улсууд найзгаа бас ингээ сайхан бүх болохт нь одоо бас төшиг дуулуур болж л явсан баг. Тийм ээ? Тий, одоо тэгээд амьдрал дээр гэхгүй ер нь бэлтгэл юун дээр ч гэсэн хамт бэлтгэл хийж исэн. Амьдрал дээр ч гэсэн нэгэндээ одоо тусалж дэмжиж явж ирсэн. Тийм ч нөгөө хантай бид ч гэсэн бас багада нэг түшээл нэгнтэйгээ хамт барилдаа хэсэл ингэж л явдаг байлаа л да. Тэгээд найз чинь тэр 502 бүхийн барилдаанд төрүүлээд сайхан одоо шагнал боломжтой аваад ирэхэд бас найзын хувьд сэтгэл сайхан өгч ирсэн биз. Тэгэлгүй яах вэ? Өстой өөрөө барилдсан юм шиг баярлж ирсэн. Тэр яасан шүн нь бол баг унтаж чанаагүй гэж хэлэхэд л байна. Даглаад. Тий. Яг барилдаанд нь цуг явж чадаагүй. Явж чадаагүй тэгээд Уулзахаас ингээд хурд. Тий. Тэгээд уцаар нөгөө юуг нь хараад. Танаа найз ер нь тэгээд хувь хүнийхээ үүднээс ямар хүн бэ? Манай чи сайхан унштай. Тэгээд ер нь зөрөгтэй нэг юм ихлүүлчихвэл одоо дуусгах гэж хичээдэг. Сайхан гүндүгөө Монгол. Тий. Найзынхаа цаашдынх нь одоо амжилт бүхийнхэн амжилт амьдралд нь сайхан бүлэгдэлтэй ерөөл хэлээж өгнө. За тэгээд найзынхаа одоо илүү сайхан амжилт гаргаж мянган бүхийн манлай болгох тухай. За ерөөл отор шиг. Баярлалаа. Баярлалаа. Сүү соёлыг түгээгч. Миний Монголын сүү хувьцат компани. Та бүхэн тэгээ сайхан үлдсгэж гин үү? За монголчууд бид бүхэн маань бас өчрөн золгож байгаа зочдтойгоо цагаан сүнийхээ дээжийг барьж залгадаг боломжтой. Тэгээд манай Монголын үндэсний үйлдвэрлэгч сүүн соёлыг түгээгч энэ сайхан сүү хувьцат компанийнхаа эдний дээжийг гэрээ эзэгтэй танд барья. За. Түрүүн чирэг маань хэлсэн тийм ээ? Би бас сакс тоглодог байсан. Тэгээд дээрэс нь бас имэйлний хоббитой мөн бас дуулнаа гэсэн. Тэгэхээр бас энэ хөдөө сайхан аавынхаа гэрт ирсэн. Би бас нэг хамтдаа ч юм уу одоо тий та бүхнээр нэг айдууны дугаараа өсч байна. Тэгээд За тий. Тэгээд одоо манай аав бас сайхан хөгжим тоглолтой. За ааваараа сайхан хөгжим тоглолоод. за. Юу тийм үү ямар сайхан юм. Тэ ямар дуудууд. Ночид мэд. Хонт нор за тий айны шууд. Тий. За тэгээ. Айны шууд Монгол 도로 аммадан хоо 전타세
아비 민네 세태겔시 돌건 오른다 에지 민네 소시 소들던 너보다 허든 허더스 다다제센 홍긴 달라가테 노라미 남마레나 나다가라 오트로데 나다저 초산 혼니 소레 노태긴 자한 혼단 오른다 노찬 세태길 때민 대게도 체마 허든 허더스 다다제셋 홍긴 달라테 Давичта зүг бүрөө халаад хаажиглуулдаг. Үг мөгийг мартаад байна. Ямар сайхан дуулдаг юм бэ? сайхан дуу. Ах их авьяастай юм аа. Мундаг авьяастай юм байна. Сүү соёлыг түгэгч Миний Монголын Сүү хувьцат компани. Сүү соёлыг түгэгч Миний Монголын Сүү хувьцат компани. Тэ нөө өдөөл одоо манай 30 төвийн гэрж хоолонд итгэр ив чай өндөө ухаар. За. За баярлалаа манай дэвлээ. За баярлалаа. Сүү соёлыг түгэгч Миний Монголын Сүү хувьцат компани. Багада тэгээд ерөнхийдөө бусдын жишгээр л өдөөний хөвгт. Өдөөний хөвгт багасаа анмалтгаа ярих нь явжсэн. Би өөрөөс мөрөн туртай. Тэгээ Багдад аавыгаа бичэндэн жавааж мөрөн. Одоо юмлаг дагшин мөрчөл өнд дэлгүй. Тэгээд намхан мөр болж он тэгээд аавыгаа жавааж. За. Тэгээд одоо мөрөн хандаа явна нөхөртэй явна. Багасаа л мал авахтайгаа ярих нь. Чамаа жоохон байхад энэ одооных шиг ингээд бэлчээр нутгаа ингээд тусгаарлцсан ба штэ. Тий. Ийм байв уу? Өөр бүр ийм байсан. Угаасаа манай 80-аад оноос эхлэв. 80-аад оноос эхлээд. Зөв. Одоо өдөөний хөвгтөдөө адилаар би хаа чангарсан. Би хаа чангарсан. Одоо ер нь морин халдвартай. Морин таартай. Морин таартай. Тий. За, хүү тэгээд 99 эсгийг сунлаа. Эхнэр хийж авсан бай. Энэ талаар авчлаа. Эхнэрийн хувьд бол одоо 13 онд манай 10 сарын 20-нд харамлсан. 13 онд гэдэг чи одоо 10 хэдэн жилийн өмнө. 13 жилийн өмнө. Анх яаж танилцчихв? Одоо манай хоёр хамт зурагч өндөр дүмдээ. Нэг анги. Нэг анги байсан. Нэг анги. Ангийнхаа охиныг аваас авсан. Ангийнхаа охиныг авсан. За. Хамаг дөрөв төгсөнгөт нь аваас уух тэр насмаас бас тэд хүрээд гэсэн юм байхгүй. Манай энд байна. Тэгээд одоо ер нь өндөр дүмд байхтай. Өндөр дунд гэдэг маань одоо ахлах ангийн охтууд гэсэн үг. Дээш одоо ахлах ангийн манай чинь хамт зурагч юм чинь. Тэгээд одоо өндөр дүмдээ 1-р анги гэж байна шүү дээ. Тэгээд дарангуудаа сайхан хамт зурагчлаа танилцаад тий. Чичгээд одоо өндөр дүмдээ төгсөнгөт нь аваас авсан. За сайн байцгаана уу. Би Жүүжимчин гошууны улаастай болгосны Амгалан гачаага нутагтай хүү дагуул гэдэг нэртэй хүн байна. Бараг 17-тойгоо танилцсан нэг ангийг. Тэгээд одоо нэг өндөр дүмнийхаа 1-р он 2-р оноос бол манай хоёр их үерхсэн. Тэгээд тэр үед үл шүү дээ манай нөхөр одоо бөхчин бишээ. Бөхч болно гэдэг тийм нэг одоо бодолж байсан ч юм уу тийм өстэй ойрхон байсангүй. За тэгээ сүүлд нь бол өндөр думдаан төгсөөд сая бүхийн гараанд олж боловсрол хийгээд тэгээд надаа нэг бүхийн жамроор явж штэ. Манай 13 онд сая 29 юм. Манай нөхөрдөө бол би өстэй хамгийн өндөр үнэлгээг өгнө гэсэн үг. Манай нөхөр бол одоо хүний сайхан халамжилж чаддаг
Жишээлбэл хоол уушаантлаа манай нөхөр хийдэг. Одоо гадуур хөдийөр том авраг явж явдаг гэрдэ ирвэл муу л одоо сайхан дүшигтэй сайхан хань. Тэр үеийн сэтгэгдлийг бол одоо ч гэсэн нэстэй ярихаар бол одоо догтлно гэсэн үг. Тэр олон хүмүүсийн одоо хайр хүндтгэл одоо жалгаад одоо энэ хүсэл одоо манай жүүжимчин давчилвал шүү дээ. Анх дугаар удаага 9 шаргын наашаа хөтлөж шүү дээ. Одоо хүн бүгдийн одоо манай жүүжимчин нэг аваасаа гэсэн нэг хүслээр манай хүн тэр тэнд очиод төрүүлээд тэр их догтлж хаана байсан тэгэхэд цуг явсан. Үгүй наадам цуг явсангүй хүүхэд баг. Тэгэд манай хэдүүл манай аав ээж манай эгч манай хэдүү хүүхдүүдтэйгээ хамтаараа зурагт үтчихсэн. Бүүн догтлсон. Тэр үед манай хэдүүл бүр манай аав дөрөвтэй бүр өсөрж басаад хэдүүл бүр уйлчмаар л байчсан. За эхнэрийн гэр бүл ард талыг. Манай эхнэрийн аав болохоор улаастай болгосны амгалан болон гацааны. Батуу гэсэн юм байт. Амгалан болон гацаа зэрэгэлдээ гацаа юм тийм ээ. Тэгэд манай эхнэрийн авгаа ээж болохоор манай амгалан болон гацааны саруул гэсэн. Манай хадмын талаар эхнэрийн талаар ихтэй хоёул. Тэгээд ааваас ихтэй хоёул байт. Тэгээд бага охин болт. Бага. Тий. За энэ танаа баг. Миний баг. Баг сахилгагүй түрүүн нөлөө сахилах гэсэн. Том хүү ирээгүй байх шиг байна тийм ээ? Тий. Том хүү өнөөдөр нэг хамтын дууны төвжүүлэхтэй. Дууны хөгжүүлэх гэдэг нь одоо дууны дугуулan гэсэн үг үү? Тий, дууны дугуулan дараад. Бас нэг удам яваад байна тий. Бас нэг урлагийн удам яваад. Өвөгийн удам яваад байна шүү дээ тий. Ер нь гэхдээ монголчууд бүгд л ярьдэн шүү дээ. Хүү гарвал бүх болно гэж. Тэгээд ер нь бол энэ дэшээ бас хөвгүүдээ бас секс дугууланд өгж бас нэг юмыг яаж мэдхүүгээд бас харна л үстэй. Харна. Одоо ингээд их хүмүүс бас сургууль ном өгчхийн дагуугаар бас чөлөөтөр хичээлж байна. Тэгээд одоо ямар болох нь яах нь хөрж ирэх чармах нь өөрийнх нь ухаанаас л болдог байна. Эхнэр ямар мэрэгчлээ? Манай эхнэр уг нь малын эмчим мэрэгчлээ. Малын эмчим мэрэгчлээ. Одоо миний бэлтгэл сараа хамт юм уу амьдралын юунаас болоод одоо гэртээ. Одоо гэртээ. Тий. Хүүхэд аав ээжтэй харгалзаад байж байна. Тэр нь бас арай илүү чамд бас амжилт гаргахад ойрхон тийм ээ. Тий, амжилт гаргахад одоо ийм дөрвөн сайхан настантай усан ийм сайхан хэнттэй та ингээд л барилж яхаа өөдрөхөг барилж явж байгаа. Ардаа санааж байгаа. Эхнэр давхар ажилтаа бол энэ хүүхд харах ажил чинь бас чамд бас оногдсон шүү дээ. Тийм ээ. Тэрэнгүй оногдсон шүү дээ. Тэрэнгүй оногд. Тэгэхээр одоо энэ өөр хүүхдийнхаа сайн сайхан явахыг харах, том болохыг одоо Монгол эр хүн болгоно өсөж хүлээдэг тийм ээ. Тийм ээ. Тэгээ хоёр сайхан хүүтэй хүн тэгэл ирээдүйд бас нэг энэ гэрээс дараагийн сайхан том цолтой бүх төрөх баха. Төрхөл байх байх гэж байна. Монгол хүн амны билгээр юм. Тий, амны ирээд орчгаа. Миний баг оргон чирэг бол ойрын 2 жил дотор бол одоо буян тэмрийн надлж сараагаан сайн сарж ахтуудтайгаа хамтар сайн сайхан сараад өнөө 2 жил мулан сайн бүх болж ич би бодож байна. Энэс одоо хамт нөхдөйгөө сайхан үй өвтэй найрамдалтай явж давсхийг хүсэж байна. Жүүжимчин гошонд одоо хөлбөмбөрд манай миний аавын нутагт хангад яваад миний хөө 562 явж ирсэн. Би сөр баялсан. Би өөрөө аавынхаа нутагт явсангүй жоо амбол нөрөөд 562 явсан би их баярлсан. Барантайгаа одоо бас их одоо хянсаа өндөр бүх сайтай нөр бас сайн одоо Чингисэнэд 562 явж ирсэн. Бас онч мөлөн сайна гэж би ингэж одоо өнөөс хойш манай хүүхэн сайн сайхан чимэж ахтай махтагаан ой өвтэй нэрж дөөшн сайн барилдаж явахыг хүсэж байна. Сүү соёлыг түгэгч Миний Монголын Сүү хувьцат компани. Сүү соёлыг түгэгч Миний Монголын Сүү хувьцат компани. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч ТВ-с телевизийн бүхэн алдар нэвтрүүлэгтээ үндэсний мандаа үйлдвэрлэгч Сүүн соёлыг түгээгч Сүү хувьцат компани маань хамтран ажиллаж байгаа. За тэгэхээр
чирэгтэйгээ түрүүн бас гэр бүл, ахуй амьдрал гэдэг ингээд ийм сэдвээр ярилцсан. Одоо хоёлоо бүхийн тухай сайхан яриа өрнүүлнэ. За анх тэгээд өдөөний 21 хүүхэд за бэлтгэл сургуульд бүх рүү ер нь яаж яваад орчихвоо? Бүх рүү яаж орж өглөө өндөр дундаа төгсөөд манай энд их сургууль гэвэл сургуульд явсангүй. Хожуу гэсэн үг шүү дээ. Өөр том болсон юм шүү дээ, тийм ээ. Тэгээд манайханд нэг овоо нэр болтой. Технологи хийгээд Инглисээр бөхөөрөлтөд морь оролдоод наадтай. Тэр наад би 19 настай даа. Орж мэрэлцээ. За. Зүгээр нэг үгэд шүү дээ. Бэрэлтэж эхлэегүй байсан чи. Эхлэегүй, дуртай. Тий, дуртай. Тэгээд жадаглаад бэрэлтлээ. Манай нэг 32 хүүхдээ надад болсон. За. Тэгээд нэг шүүгийн 8-д ороод. Шүүгийн 8-д ороод. За. Тэгээд нэг байшин оллоо шүү дээ юмснаа. Манайхаар 300 яаны. За 300 оны байшин аваад. Тэг гэртээ бочоо гэртээ наадам тарахаар гэртээ явдаггүй. Тэгэл гэртээ очоод ер нь бэрэлдэл болох шиг. Бас багасаа багтай би. Багтай гэдэг нь дуртай гэсэн. Дуртай гэсэн. Тэгээд одоо аав эдэлсэн. Би нэг сорон цууж. Манайх ч одоо бэлтгэлийн сороо гэж байна. Тий, бэлтгэл цуглалтыг сороо гэж ярьдаг. Сорон цугаад үжимээр байна. Нэг бүх бэрэлтий гэж бодож байна гэж. Аав эдэлсэн ч гэсэн тэг чи өөрөө одоо юу хийвэл хиймээр байвал юу хий. Өөрийнхөө зорилго харалтын төлөө яаж чармайдлаа юу гэж. Тэгээд би ч одоо анх манай багш Төмөр авраг шүү дээ. Тий. Төмөр аврагын багштайгаа танилцаад энд манай гушуундэр танилцсан. За үзэмшийн 100 шин үзэмшийн гушуундаа танилцаад манай тэгээд багш гэсэн одоо манай тэр үед Төмөр авраг чинь Монгол бэлтгэл сураа хийлэгдэг байсан. Тий, Төмөр авраг ер нь Монголд их очдөг байсан шүү. Олон шавнараа дагуулж очин наадын бэлтгэлч бас мэрсэр гарч ирсэн баг манай Монголын. Тийм баг. Тэгээд багшаанагаад хамаг 4 жил 10 оны хавар 2010 оны хавар бэлтгэл цохор ирсэн. Тэгээд л одоо бүхэн гараа гарлаа да. Анх эхэлсэн. Тэгээд Төмөр авраг бол чамайг хараад болмоор юм байна гэж дүгнсэн баг. Одоо манай сайн чармайвал сайн бүх болно. Ердөө хөдөлмөр хүчээ илүү хийсэн юм л. Тэр үед өндөр жин хиттэй байв. Өндөр 188 тай. 88 тай. Хүнд нэг 90 гэлтэй. 90 гэлтэй байсан. Ер нь бол гэхдээ бас л нэлээд сайхан биерхүү нуруулагтай орно үз. Нуруулагтай орно. Өндөр нарийнхан. Би ердөө өндөр томтон байр сургууль байхдаа сакс тоглодог байсан. Тэгээд сакс тоглоод юунаас юм уу ердөө тамир дуртай. Жиг одоо бүх юм. Жамаа эхлүүлжээ. Чиний хувьд бол ингэсэн байж та. Ер нь эхэлж секцэнд орохгүй явж байгаад анх удаа овооны баяраас урам аваад тэгээ секцэнд орсон юм байна шүү дээ. За тэр мөчөөс хойш тэгээ бэлтгэл хийлээ. Би чангарлаа. Тэгээ дараагийн гайгүй амжилтууд. Дараагийн гайгүй би ч юм бас 2 жил бэлтгэл хийж гээд нэг манайхны овооны ярдаа эхэлж төрүүлсэн. Анхны дөрөв. Тэгээд тэрнээс манайхаар халамжуудаа хоньны шаналд бассан. Хоньны шагнал өгсөн. Тий. Тэгээд л одоо улам ороод 13 онд манайхны бүх өөр Монгол орны нэг наадам байдэ. Гэтэл бүхөр өрөлтэй одоо тэгээд элдвэлийн наадам байдэ. Тэнд нь ороод би ч бас манайхны томоохон аврагчдыг ялж яана дунд маягийн бүхөр. Дунд маягийн. Тий, төрүүлээд тэгээд сурам авч илаа. Төрүүлсэн. Тэр овооны баяр дараагийн төрүүлсэн наадам эдэртэй барилдахдаа зангад бөхчүүдтэй учрав. Учирсан. Манай чинь зангад бүх хэрэг нэ. Одоо бараг наадам болгоно. Зангад бөхтэй таарна шүү дээ. Одоо сайн бөхчүүдтэй таарна. Сайн бөхчүүдэд чинь зангатай бүхэн хаян тэгжил мөн орон олж ирсэн. Ер нь бол тэгэл зангад бүх хайцсан юм чинь болох юм байна л гэж бодсон шүү дээ, тийм ээ. Зангатай бүхэн хаях тусам урам ороод идэв. Манай чинь. Зангатай бүхэн хаяна гэдэг чинь нэг хэмжээнд төрсэн бүхэн хайж байна л. Тийм. Тэгээд одоо нөгөө би бас бүр нарийн уушрыг мэдэхгүй ч гэсэн зангаагаа гарддаг шүү дээ. Анхны зангаагаа авдаг. Тэр наадам аа гэж.
анхны жангаан гардны манай энд засаг жангаа. Тэгээд юу дархан мөхийн жангаа гэж. За. Хоёр аваад. Засаг жангаа нь болохоор бол жойрн бүхтэй наадам 4 төрүүлсэн. 4 төрүүлж ирж. Засгаас жангаа. Энэ хүн бол одоо цол хөлөн зөвшөөрөлөө болцол биелүүлээ гэдэг хүн нь шүү дээ. Тэгээд дархан мөхийн жангаан бол одоо манай настай бөхчүүд байна шүү дээ. Жирэг гарсан бөхчүүд гэдэг. Одоо өөрийн зодог тайлбар. Одоо зодог тайлхтаа, зангаагаа тайлхтаа жангааг нь шилжүүлж өгнө. Шилжүүлж залуу усуудад өгж чигэж жангаагаа улам үргэлжлэл. Тэгвэл ингэхүү одоо бүр зүгээр нэг одоо тал тохоо татаж өгөх үү эсвэл нэг үнэхээр энэ маань юмд хөрөндөө гэсэн хүндэл. Одоо өөрийн нэг энэ хэмжээнд хөрөндөө л гэсэн залуучуудад итгэж өгөх шүү дээ. Тэгээ би ч одоо 16 17-нд би ч бас нэг 128 6 төрүүлсэн. Тэгээд их баг найрдас нэг 20 удаа төрүүлсэн байсан. Тэгээд одоо өөрийнхөө 30 засагдаад жангагаа өрөмдлээд бичгээр өрөмдлэн. Тэгээд өрөмдлээд зүг шорогдоод хамагт руу мөрийн засаг жангаа авсан. Зөв. Засаг зангаагаа авсан. Тий. Одоо өөрийн жангааны юун төрлөл гэсэн үг. Юу нөгөө Ахмад бүхээс зангаа авбоо. Ахмад бүхээс зангаа авсангүй юу. Засаг зангаагаа авсан юм чинь тий. Авсан юм чинь тэгээд зангаатай болсон юм чинь зангаад бүхэд өгөхгүй залуу бүхэд өгдөг юм чинь нөгөө Ахмад бүхчүүд маань. Тий. Яахна шүү дээ. Өнөөдөр чи орж ирлээ сайхан Монгол бүхийгөө малгайтай бас амжилтуудын чинь цомнод байна тийм ээ. Тийм ээ. Тайлбарлаач. За. Наан том голын бүдүүн цомруулахаар 9 шарга. 9 шарга. Чингисийн. Цагаан зургийн дэлгэн наадмын 562 бүхэд төрүүлсэн. Цомно. Өндлийн болохоор манай Зүү Жумжун гушууны их шүтэнд Баяава гэж Чэдмин Баяава гэж байд. Тэр наадамд 256 бүхэд төрүүлснээс тэр цом ялсан. Рентлийн өндөр нэг манай улаастай болгосноо. Улаастай уулны ингэрдэр нэг 128 бүх барилдаад манай 30 засгаас хийсэн наадамд төрүүлээд тэр цом ялсан. Тэгээд одоо манай энэ бол аймгийн чолны наадмын Арслан жолын цом. Ингээд бол одоо бүгд одоо манай Монгол бүхийн юунууд байна. Цомод. Энд болохоор одоо металлууд байна. Чөлөө төхөр. Үгүй Монгол бүхэр. Монгол бүхэр. Тий, манай Монгол бүхийн наадмуудаж ингээд металл гард болно төрүүлсээр. Тий. Таих гоё гэдэг байна тий. Тэг малгай гоё байна шүү тий. Тий, одоо өөрөөдөө бас манай аймагтаа бол би нэг Арслан жолтой. За. Тэгээ манай жил нэг аймгийн наадам хийгээд чол өгдөө. Тэгээд одоо тэрийг бэлгшээгээд. Монголын сүл дэх тэнгэрт өргөсөн наадам гаргаргийн дээжэр уусамласан наадам хайрыг бол одоо зүүн талаараа орших хүндрээд нөрөө дайсан байна. Хүндрөөг нурсан дэвгээд таны саруулын баруун талаараа өвдөг өнүүдээ гэртийн хайрыг хаяад болж байна. За тэгээд олон сайхан амжилт гаргасан. Ер нь бүхий өөр төрлөөр асуулт уу? Өөр дундад маягийн. Дундад маяг. Ер нь энэ амийн бүхчүүд ер нь бүгд дундад маягийн бүхөр бас барилдаж байна. Хэлээ хийж байна. Дундад маягийн бүх бол 7-нд саваж барилна. Тэгээд одоо хамаг өнөөдөөс 100 кг-аас дээш. 15 онд ороо би чинь дундад маягийн бүхөр алтан металл авч одоо нэг өсөндөө авраг болж байна гэсэн үг шүү дээ. Тэр бүхэн. Одоо дундад маягийн бүхий авраг болж байна гэсэн. Монголд очиж бэлтгэл сургуульд хамрагж ирсэн гэсэн. Манай зааланд гарсан уу? Зааланд бүхий өрөөнд барилдаагүй юу? Амжаагүй юу? Амжаагүй юм уу бид нар игээд орд дийлсэнгүй. Орд дийлсэнгүй. Багтсангүй юу? Багтсангүй. Уул нь барилдах гэж очсон юм уу те? Нэр бүртгүүлсэн. Нэр бүртгүүлсэн чинь бүхийнтэй илүү гараад. Илүү гараад.
Манайх хоёр нэг тийм одоо аюутай бүх их хөгжсөн олон бүхтэй болцсон. Амжилт гаргасан сумын заануудыг аймаг зэрэг улс аймагт гаргадаг болцсон учраас. Тийм юм. Тэр одоо гажир ёс суртахуун тий. Би одоо өвөр Монголд зангаатай сайн бүх байна. Намайг гаргачаач гэдэг гоохгүй байсан. Одоо хүний газар юм чи хүний ясыг тахгүй байж болохгүй. Тийм ээ тийм бас тийм тал бай. Тэгээд хоёулаа ярих гол сэдв маань миний одоо хамгийн сонирхож байгаа одоо барилдаан бол тэр одоо Чингисийн онгоны тахилга зориулсан том наадам байна шүү дээ. 502 өрхийн барилдаан. Тэр наадмын талаар хоёулаа бүр дэлгэрүүл сайхан бас үзэгч хүмүүстээ хуваалцъя. Тэр наадам ер нь бол чанар чансааны хувьд бол ойлгомжтой. Одоо байгаа бод зохиогдож байгаа барилдаануудаас бол хамгийн шансаатай наадам болно шүү дээ. За тэгээд тэр наадамд ер нь хэдэн жил зодоглоо. Тэгээд одоо тэр наадам зориулж ер нь яаж бэлдэв? Одоо тэр наадам би чинь бас өөр тарид 6 жил зодголсон байна. 6 жил зодголсон. Тий. Харивтай амжилт бол байхгүй. Одоо шүгэний нэмд бол 2 удаа. 2 удаа болсон. Тэгээд нэднээс аваад би чинь бас бэлтгэл сарайгаа их ухаа хийгээд өөрөө бас нэг харалтантаа урчи. Бас нэг ёс тавтдаг ч юм уу. Гэсэн зорилгоос бие алавдаад хөдөлмөр хүчээр гаргаад одоо юу вэ гэсээр гэр юуг нь хаяад бэлтгэлд орно шүү дээ. Бүх барилдана гэдэг чинь бас нэг дадаа хаяа. Тэгнь. Тий. Тэгээд одоо үлийн 11 сараас эхлээд. Одоо найр маань 5 сард болно тийм ээ? 4 сарын 18-нд болсон. 4 сарын 18-нд болсон. Ерөнхийдөө бол хагас жил гарах хугацаанд. Тий, хагас жил хугацаанд одоо амарсангүй байнга бэлтгэл хийгээд. Тэгээд одоо ер нь 9 шарга 9 цагаан гэж байна. 9 цагаан одоо наадамд ийм нэг их томоохон хэмжээний наадамд нэг сайн барилчих юм уу гэсэн зорилгоос бэлтгэл сарайгаас хийсэн. Тэгээд одоо нэр чинь би ч юмс нэг ана бэлтгэл сарай жахаа яваад ядрааж өдрөөд тийм өгөөд бас нэг 7 өдрийн өмнө амарсан. Тэгээд одоо 3 өдрийн өмнө Хохот руу яваад. Манай Ордос нутагч нь Хохотын баруун урд шүү дээ тий. Хохотонд очиж 2 хоног амс хийгээд. Эргээд наадам руу орсон. Тэгээд одоо явахтаа бол бас жоохон бодолтой гарсан. Манайх чинь одоо юунд Чингисийн цагаан сүргийн дайрлаг ба шүү дээ. Тэнд хүмүүс орж мөргөн Чингис өшөө мөргөн одоо намтлан юм бас учир байд. Намжлан. Тэгээд тэнд очихдаа бас өөрөө манайхан бүгдээр Монгол төрлөг авч араа гоё жүрдээ. Гоё шүрнэ. Тэгээд одоо манайнуудаа бол бас өөрөө нэг тохируулаад нэг илүүхэн шиг бодол гаргаад. Одоо бас нэг юу махтай юус тартах ч юм уу гэх. Юмыг ажиж мэдгүй. Гэрээсээ сайхан болдож гарсан. Эндээс олуулаа явсан уу та? Манай 30-аас 30-аад бүх явсан. 30-аад бүх явсан. Тэгээ очиод одоо манай дээр наадам чинь бүр шиваагаар байлт. Тэгээд одоо шиваа маван татчихад умаараа сайхан амраад маргааш надад наадам эхлэнж. Тэгээд одоо маргаашаас нь эхлээ барилдаан эхэлж. 2 хоногийн турш барилцсан. 2 хоногийн турш барилцсан. Манай одоо энэ наадам төрүүлдэг аваргууд, том бөхчүүд, арслангууд энэ төр маань ярьдаг л да. Нэг тийм зүүн совин орж ирдэг гэдэг. Наадмын өглөө нэг бие хааны хувьд ч гэсэн тийм ээ бэлтгэл гүйцэд ганцхан хүний хувьд бас нэг одоо нэг за өнөөдөр л нэг сайхан барилдчмаар байна да. За одоо баг зэндааны маань хэд ч гэсэн бас нэг энэ тэнд барилдахаар бас нэг зарим жижиг сажиг наадамд төрүүлэхэд бас нэг тэр өглөө нь бас нэг нэг сайхан тийм барилдчмаар санагдаад байдаг. Тийм мэдрэмж орж ирсэн үү? Орж ирсэн. Бүр хэд хоногийн өмнөөс орж ирсэн гэж байна. Одоо яг тэр үед бодж олоогүй. Одоо сүүлд нь ингээд эргэжүүлээ бодоодсэн чинь. Ороод исэн юм байна. 2-3 хоногийн өмнө бас тийм нэг зүүн ирчихсэн юм уу гэмүү мэдрэмж ирчихсэн. Тэгжээ ердөө 2 хоногийн турш сайхан барилж хаад. Сайхан төрүүлээд 9 шарга мараа нүжимт нутагт авчирлаа. Өрсөлдөгч нар мэдээж л одоо тэр том чансаатай наадам юу гэж л нэг 2 3 4-ийн даваа суул явуу гэж анханасаа л чанга таарсан. Анханасаа чанга таарсан. Даваа л бүр даваа сангичүүл. Одоо ердөө басаж болохгүй. Одоо бүх зоргоороо бүх сэтгэлээрээ хандхад таарсан. Тэгээд одоо
нэг даваагаар нэг бодлоор бүх юм жируулаад л барилцаа. Урдах бөхтөгөө сайхан барилцсан. Урд бөхтөр нэг их юм олон бодоогүй. Тэгээд даваагаа бодоод л жаад. Яригтай хэцүү өрсөлдөгчнөр мэдээж таарсан баг тийм ээ. Тэгэхээр хоёлаа одоо шүвгийн 8 гэж ярина шүү дээ. Шүвгийн 8 тэнтэй таарна. Манай хар орчин гүшүүний ажлуу 1924 бүхтэй наадам төрүүлсэн начин гэдэг нэг жалууд барьсан. Оо за. Бас тантай бэлтгэдэг сэтгэлээс өнд байсан. Начин бас 1924 бүхтэй их амталт авцсан. Хөдөлмөр хүч ам бас бүгдийн гажаар болцсон чинь. Тэгээд бас тантай барилж байна. Одоо юу мөн урд нь бас очиж ирсэн үү начинд? Очижсан. Тэгэхээр ч бас сэтгэл зүйн хувьд бас очих үдэ гэж бодсон шүү дээ тий. Одоо яадаг чи нэг хөнгөө удам орж болохгүй. Тэгээд л жаруулаад юу н барьж аавна. Энтэнд нь явна. Тэгээд бас начмас гэж байсан. Начмас гүттэй бой томтой. Бэр авчулаас мөргөл шоодомгой. Тэгээд тэгэхэд л одоо өөрийн бэлтэнтэй урсан шүү дээ. Одоо мөрийн дарж балаж аваад зүүн талаараа гიშгэж гашаад давсан. Одоо давсны дараа бас мохсоо боёс ижүүлэрсэн. Би ягаад энэ шүвгийн 8 гэдээ асуу гэхээр урд нь 2 удаа шүвгийн 8 үлдээд унтсан. Тий. Нөгөө гаталтгүй даваа. Тий. Тэрийг одоо сайхан давсан ба шүү дээ. Тий. Тэгээд ерөнхийдөө уужирсан уу? Уужирсан гэвэл бол бас учиргүй нэг их уужраагүй ард нь дахиад хэцүү 2 өрсөлдөгч байгаа. Тий. Манай авг цагаан зан гэвэ шүү дээ. Тий, авгын цагаан зан. 6 төрүүлсэн мундаг барьтай бүх сайн бүх ихтэй таарсан шүү дээ. Тэгтээ одоо яг манай тэр наадам шүвгийн 32-оос эхлээд шүвгийн 32 16 гэж хэлдэг. Тий. Тэгээ бүр ил шаваа татаж барилсан. Тэгтээ одоо шүвгийн 4-д гарсан чинь мэдээж тэр 3 хүн байгаа шүү дээ. Тэгээд одоо нэг их хөнгөө хөдөлж болохгүй юм сайн. Чамбаа барилдах юмсан гэж бодоод байсан. Тэгээд одоо барилжих тундаа одоо юу гэх юм нөөцлөлтөд таарахад нэг их дараасгүй. Одоо өөрийн сайхан хөдөлмөрөөр гаргаад бэлтгэл хийсэн. Тэгээд ард бас юм сайхан 4 наст нь гэрээ хүмүүсүүд ингэж их томчроод өөр хүүхдүүд байна. Энэ ордод байгаа сахилахгүй бас байгаа. Тэрийг бодно. Тэгээд хамгийн мал одоо сэтгэл санаагаа чангална. Хамаг юм сайхан зүгрүүгээ хандж байгаа юм чинь. Би одоо энд юуг нь санааж аваад авах удаа тиймэрхүү нэг бодол ороод байсан надаас. Тэгээд одоо олон сайн санаа бодлоо төвлөрүүлээд барилцсан. Бид манай одоо ер нь нөгөө дээдлийн зах машин гэж ярьдаг штеп. Одоо тэрэн шиг яг хажууд чинь зөвлөж одоо яг тактик боловсруулж за ингүүл яасан өгшөө ингэж барилдвал яасан гэж байгаа тийм хань одоо цог явсан хөвчүүд юм байна. Манай эрхэм сүлд. Аа зөв. Би эндээс гошуунаас нь би нэг дүүнэртгэн гарсан. Оюун бэлэг гэдэг хүмүүсийн дүү болт. Бас бөхөрлөлтөг жангаад өг. Тэгээд эрхэм сүлд өмнө нөгөө манай нэг бараа оронд нэг сүм хийдэг. Бурхны орон байд. Тэнд нэг мөргөөр явцсан байсан. Яг наадмын өмөөд байна. Тэгээд одоо би чинь дүүтгээ өрөөндөөс гараад ордс руу явжсэн. Гэнэтнэ дутс ирдэ. Би бас үрэн шүү. Жинэд дасаа баатах. Тэд бүр нисгэлэр танд буугаад би эндээс машинтай явжсэн. Тэгээд сайхан ээжэн тасч аваад. Тэгээд одоо миний ээж бол юу гэх наадмаас одоо ер нь сайн барилт шүү. Зөвхөн бодолтой барилдахгүй болохгүй. Нажгаа барилтанд гаргаж болохгүй шүү гэдэг сануулад байсан. Би наадмын өдөр болохоор манай хоёулаа барилдсан чинь. Тэгээд одоо барилдаад 64-д үлдээд хонч маргааш нь 64 бүхийг хэлж барилдсан. Тэгээ маргааш урлан шаваа татангаа манай хоёр таарсан. Хоорондоо. Таардаг юм уу, тааруулдаг юм уу? Би одоо тэрийг таартна. Тэр чинь шаваа татахаар ингээд. За шаваа татахаар. Гэхдээ бас тааруулдаг. Тэрнээс өмнөхийг бол тааруулна тийм ээ. Өмнөх даваануудыг. Хоорондоо таарчаа тэгээд хоёулаа том зорилго тавьж яваа хүмүүс. Тий. Одоо тэгээд үзгээс аргагүй үжиндээ. Тэгээд л одоо нээжрэмс давсан. Урд нас зөндөө унсан. Тий.
Тэгэхээр бас давсан ч бас юмсан. Тэгэхээр ч бас ер нь л бас нэлийн хүндэл барилдаан болсон ба шүү дээ. Тэгээд манай хоёр ч бас бэлтгэл банк чонг хийдэг Аа болохоор барилдаан мэднэ. Одоо би эрхэм сүлд чи одоо ер нь бол бас олон найр авж байгаа. Одоогийн сүүлийн үеэр яг төрж гарч ирж байгаа. Мундаг сайжирч байгаа бүх тийм. Тэгээд одоо миний нээж одоо яг нэг угаасаа үнэн сэтгэлээсээ надтай барилцсан ч юм уу. Надтай өмнө барилдаанаас бодвол нэг яхан сулхан байсан. Суларж өгч шиг санагдсан. Яг хоо чи их сайн байсан байхгүй юу? Ер нь тэгж санагдсан шүү дээ. Би бол одоо миний нээж барыг өгцнөө л гэж бодсноо. Өгцөн гэдэл болж байна. Яг олон шалтгаан байж болно л да. Тийм ээ бүх хүн чинь одоо гизсгүүлгэх, толгоо өвдөх, өвчин дуусах, замын ядаргаанда биен сулрах гэл олон шалтгааны үүднээс биен сулрж бодно гэхээр манай барилж ураад яхтаа надад хэлсэн. Миний нээж одоо сайн барилдахгүй байхгүй. Би чамайг дэмжгээр ирсэн шүү. За. Би тэгээд одоо миний нээж надад өгцөн. Одоо хэлж өгөөгүй надад. Тэгээд барилдаан дундаа. Чи их өнгөлөг сайхан бяртаа тийм санагдсан. Найз чинь тэгээд за надаас илүү найз минь явах юм байна да гэж бодсон ч гэж болох юм тийм ээ. Тийм ээ. За тэгээд найзтайгаа даарсан байна. Тэгээд дээд дөрөвд үлдээд цагаан цааны гаяад. Тий. Тэгээд тэргүүнд миний бас манай хоёр нэг клуб бэлтгэл хийдэг. Бас 10 хэдэн жил жиг бэлтгэл хийсэн. Чинжэрэг гэдэг. Бас манай жүүжмж гошоо. Зөө зөмчний. Цагаан нутагтай. Танаа ошууч нь төгссөн. Сүрхийн наадсан шүү дээ. Тий, сүрхийн наад. Бас бэлтгэлсээр байгаа сайн хийсний үр дүнлэг байх та. Тэгээд дүүтгээ хоёр дараад сайхан арга үүжлээ. Дүүмэнс төр өдрөөс мундаг барилцсан. Сайжуулыг хайж гарч ирж таарна шүү дээ. Сайжуулыг хаяад гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд дүүтгээ нарсан. Бас барилдаанаа манай сайн мэднэ. Тэгээд л одоо барилдаад. Сүүлдээ одоо ер нь би нэг жоохон төвлөрөөд нэг алдаа гарахгүй барилж байгаа юм дээс гаагүй хайгаад. Бас өөрийн дүүнэрээ тааж хүмүүс их сандард юм байна. Тэгээ шүү дээ. Тэгээ бэлтгэл дээр хамгийн гол нь зовлонтой л доо. Баян хийдэг хүмүүс чинь нөгөө мех техник хамаг арга барил мэддэг учраас бас. Тийм ээ. Хаяхад хэцүү. Нэг давуу тал нь бас тэрний барилдааныг чи мэддэг учраас бас хайж болно тийм ээ. Тийм хоёр талтай. Сайхан хүүгч өгсөн. Сэглэггүй. Энд цагаан ярилцчих сайхан байна уу? Ярьж тий. Аврагад ирэх гээд байгаа бол та. Йоо тэгээд сайхан барилдаад ямар бэхээр сайхан барилдаад манай хоёр барьцсан дүрсэн. Барьцсан дүрнэ гэдэг чинь удсан байна шүү дээ тийм ээ. Хагас цаг гарын болоод. За хэнэгчийн талаас одоо юу яа. Барьцсан дүрья. Цаг өгөөд. Барьцсан дүргээд. За эхлээд чин зэрэг хоёр доогуур. Манайх чинь эхлэж өрнө. Тий, эхлээд өрнө. Тавилцаад эргээд бочоо хоёр доогуур. Хоёр доогуур гэдэг нь ингэж хоёр доогуур гэж одоо юм байна л да. Нэг юуны зөрөөтэй. Өдрөний зөрөөтэй. Тэгээд уртаар чин зэрэг сунгаад би бэрчин тавилцсан. Хаалцсан. Тэгээ эргээд би бариад. Чи бариад. Тэгэнгүүт ми өдөөс ингээд мордож манайхаар бол гişиг гэж. Гэхдээ би өдөөс нь өвдөг унуулаад гэдэг нь шахаж татна гэсэн монголоор тий. Тэгээд давсан. Тэгээд 9-ийн даваагаан давлаа. Тэгээ яасан. Айхтар баярлсан уу? Амар баярлсан. Оо за, идэ өгч чинь. Баярлаа. Аваас өндөр том ир болоорой. Хэсэг бол ер нь би бол яг нэг аймаг төрүүлжлээсэн. Гэхдээ яг тэр аймаг төрүүлэх гэж айгүй олон жил бас хөсөж мөрөөдөж доогор даавн унжсэн. Тэгээд нэг аймаг төрүүлчихэд нэг хэсэг хугацаанд бол ерөөсөө нөгөө юу санахгүй баярлдаг. Тий. Тэр шиг юм болсон байх гэж би төсөөлөд байгаа байхгүй юу? Бүр амар баярлсан. Бүр амар баярлсан. Гарч ижаагүй их баярлсан. Тэгээд чиний нэг онцлог бидний бас зорж ирсэн хамгийн том шалтгаан гэвэл энэ сайхан бэлэгдэлтэй 9 цагаан морь байгаа. Тийм дөрөв бас хэд ахуй дээрч очлоо танилцлаа. Тэгээд энэ биднэрт одоо ямар одоо тийм атааргал гэх юм уу? Юм төрүүлж ийн гэхээр яг нэг Монгол уламжлалт тийм ээ. Яг тэр бэлэгдэлд зохицуулсан тийм сайхан бэлэг өгч штэ. Тийм ээ. Шагнал гэж ярина да. Тэгээ шагнал гэж ярина. Бэлэг гэж ярихгүй. Тий. За тэгээд төрүүлсэн хүн чи одоо тэгээд тэр сайхан наадмын төрөө шагнал мөнгөлөө аваад тэгээд одоо нутаг орноо зорино. Нутаг орны яаж хүлээж ав? Нутаг орн бол одоо ярихаас бодсоноос гадуур их өнөр дэлгэр хүлээж авсан.
Хошууныхаа тэр том наадмын анхны төрөв. Тийм ээ? Анхны төрөв. Энэ наадамд төрүүлсэн нэг анхны. Тэгэд би ч одоо барилдаж бараад төрүүлсэн шүү дээ. Тэгээд одоо өөрийн одоо уцаар ирэхгүй. Эцэн манайхан бүрэн мэдсэн баяр хүргье л гэж. Манай бас энэ үе чадар эргүүнээс баяр хүргэж байна. Их сэтгэл догтлоо. Тэгээд одоо наашаа гарч ирээд хохот ирж байгаа хаан. Тэгсэн чи одоо манай гачаан жуул, сомон жуул, гошоо жуул бүгд одоо наттай харьцаад. За одоо тас яа. Ийм нэг адилгаа тасахаа адилгаа өрнүүлнэ гэж наа. Танай хөдөн чиглэл ирнэ үү? Аяа нэг чинь хөдөн чиг хаа урж гинэ үү гэдэг. Чим яриад. Чи одоо бидгээр алгүй бид нар хаа ирж байна. Чи одоо манай шилэн гол аймгийн төвдөр ирээд хохотоос. Чи одоо арай бол одоо бүгд баяр өргөсөн. Би бол одоо 24 жил бас нэг 2 цаг унцсан байна. Тэгэлгүй ах. Нойрч баг өрөхгүй байлгүй дээ. Өрөхгүй. Тэгээд гэрлүүгээ яарна, тийм ээ? Гэрлүүгээ яарна. Энэ хүмүүс ирээд баяр багтлаа хаваалч игээд яарж байна. Тэгээс өөрийн 9 шараг сайхан ахтуудаа тээцсэн. Тий. Ачаад танаас явж байгаа. Амар гоё санагцсан. Тэгэлгүй яах вэ? Сэтгэл тогтолсон. Тэгээд одоо эмгийн төвөөс наашаа гарч ирэхдээ энд одоо зохион байгуулж байгаа улсуудтай яриад хэдэн чиглэл бүрэх юм байна гэдэг. Тэгээд бид нэр нэг ирэхдээ одоо манай жүүжимчин гушууны бараа өмнө тасаж авдаг зам байд. Орж ирдэг шлатаас. Тэгээд одоо цаана жахаа хүлээж одоо манай зураг судраа авна гэж байна. Зөв. Тэгээд одоо танд нэг 10 минут үлээгээд за орж ирсэн. За орж ирэхэд бол одоо бүр бодлоос гадуур. Нэг өнөр дэлгэр тасж аваад манай үжимчд бүгд баярлсан. Баруун зүүн ялгаа байхгүй. Баруун зүүн ялгаа байхгүй. Бүгд баярлаад манай садан тул аав ээжээс ах トゥ садан бүгд одоо танихгүй манай үжимчд бүгд тасаж ухтаж аваад. Тэгээд одоо би чинь 9 шаргаан машинаас болгоод наашин готлоо шүү дээ. Жалгахчихтаа. Одоо энэ өдрөө шүү дээ. Ялгахчихтаа. Одоо ийм өрөөний өөдөөс асхаар дэлгүй. Ахарч дэлгүй. Өөрөө догтлож байгаа ч юм уу. Одоо энэ усудаа үжээд баярлцсан ч юм уу. Ер нь өөдөөс нь асхаа харахаараа нэг ойлгох гээд. Зэрэг. Үзэгчдэд бас тайлбарлахад ер нь энэ том наадам бол чансааны хувьд одоо манайхаар бол улсын наадам гэсэн үг тийм ээ. Хамгийн том цалбар цуглдал. Улсын наадам ч гэдэг одоо юу гэсэн манай өвөр Монголын хөвчөнд орвол хамгийн томоохон хөвчөнд. Яг зөвөр дүүзүүлэх өрсөлдөөн юу гэж чансаа талаас нь ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм наадам төрүүлсэн ч одоо нутаг орондоо мэдээж одоо бөөн баярл ирнэ. Ээж авруугаа яарна, гэрлүүгээ яарна. Мэдээж ээж аав бол яаж баярлсан, эхнэр хүүхд яаж баярлсан бол таамгүй байлгүй дээ. Таамгүй. Одоо жаа аав ээжээс их хэлээд бүр нөлөөсөө уурж бараг чамаас илүү баярлж байгаа шүү дээ. Тэр их сайхан юм болсон байна. Тэгээд одоо энэ том найрын төрөө бүх болцсон. Тэгээд одоо бас нэг арай өөр юм бодож байгаа байлгүй. Дараагийн зорилго. Тэгээд бас нэг юу илтгэхэд нь штэ. Чансаа тийм ээ. 9 шарга морны эзэн. Өө! За наашир. Тэр. За хөрөө тэр. Тэр. Оо задгаа өмсцэн явж байгаа юм шүү дээ. За наашир. Аавынхаа өр дээр сууж. Тэр. Монгол хүн байна да энэ нэг задгаа өмсөнд байж. Тэр. Ирэх юм. Тэлж. Тэлэх гээд байна уу? Тайлах гээд байна уу? Тайлах гээд. Зя нэг зинжиг натгаад. Тэгээд одоо сайхан найрын төр болсон. Оо энэ хомор гарч ийн гэж байна. Бэлтгэн сургууль юмаа бол салгардуулахыг хүсэхгүй тэгэл залгуулаад хийсэн байлгүй. Тий. Одоо мөн энэ чинь 4 сар өнгөрөөд төрүүлсэн юм чинь. Тэгээд жоньёнга наадмуудаар яваад тэгээд 8 сар өнгөрөөд буцаа бэлтгэлд орсон. Одоо тэгээд нэг юм нэг
сайхан амжилтад хүрсэн бас нэг хэмжээнийхэн дааж барилтыг гэдэг. Бас нэг олон түмэндээ бас нэг хариуцлагатай барилж илгээд бэлтгэл өнөглөөс бас чамбаруулж байна. Чамбаруулж байна. Танаа бэлтгэл бас төмөр авраг дээр ерөнхийдөө. Тий, ерөнхийдөө төмөр авраг дээр. 7 хоногт бас нөгөө нэг 5 6 хийж байна тий. 6 хийж. Та 3 барилдаанаар 3 хүч. Тий. Ааха. Ер нь бас одоо хаасаагүй бүхэн спортын ерөнхий бэлтгэлийн зураглал тийм болчлоо л доо. Тийм. Штангны бэлтгэл их хийдэг боллоо тийм ээ. За дээр үеийн мөхчүүд бол мэдээж голцоо барилдааны бэлтгэлээр бэлтгэлээ хангадаг байсан баг. Штанганд ер нь хэр барьтаа байна? Хүчний үзүүлэлт хэр байна? Хүчний үзүүлэлт бас болно. Болох уу? Хэдэд зоож байна? Сууд 240. 240. Шахалт 180. 180. Тэгээ базар дээр байна. Таталт нэг 220. Мундаг сайхан барьтаа байна. Одоо нийтээрээ л хийж энэ да штангийг тий. Тий, нийтээр хийж. Одоо тэгээд олцоо ийм сайхан том биетэй бөхчүүд чинь л золгож барилддаг. Тий. Тэгээд золгож барилдах юм чинь мэдээж цаана хүчээ улам л одоо нэмжиж, улам өөртөө барилдах арга барилын хэлбэр болох л үүднээс штангийг гэдэг шүү дээ. Уран хурц дайчин хурдаар барилддаг хүмүүс бол бас штангийг их хийх юм бол бас хатуурах магадaltaй тийм ээ. Тийм ээ. Тэгээд бас жин нэмээд нэмэргүй болно шүү дээ. Тийм ээ. Бүхийн энэ сайхан амжилтанд хүрэхэд мэдээж багш гэдэг хүн бол нэлээд үүрэг оролтой. Тий. Тэгэхээр багшийн талаар. За манай багшийн хувьд бол өөрөө багасаа сайхан 20 нөхдөд 9 дамжуур 2-ын бүхт төрүүлжсэн юм шүү дээ. Тэгээд тэрнээс наашаа одоо 30 жил одоо өөрөө барилдаж сурагтаа гуулж. Одоо энэ бөхчүүдийн одоо эртний маягийн бөхчүүд ямар байдаг, одоо маягийн бөхчүүд ямар байдгийг бүр сайхан ойлгоцсон. Чи одоо багшаан дагаад бэлтгэлээ хийж өгөөд одоо бүх юм өмнө чинь бүр сайхан ойлгоцсон байна. Ямар ч уурж өдөр байхгүй. Өөрийн чармайлгаан гараг хүч хөдөлгөөн гаргавал болчих юм шиг санагддаг надад. Одоо багш байхгүй бас хэцүү байхаа. Тэргээд одоо манай багшийн хувьд бол заан сургалтын талаар барьч хийчийн талаар бүр өөр мундаг судалсан. Тэглгүй яах вэ? Төмөр авраг бол мундаг авраг. Тий. Тэгээд бас энэ дэлгэцээр дамжуулаад бас талархлаа илэрхийлмээр хүмүүс байх чөлөөтэй хэлж байна тий. За тэгвэл одоо хамагт руу баяр талархлаа илтгэе яг бол одоо манай аав ээж. Одоо манай хатам аав ээж. Манай гөрөн надад бүгд дамдаг. За Монголд өмнөх юм уу үзэмчин төмөн. Үзэмчин төмөн. Тий. Бүгдэнд нь та баярлалаа гэж хэлье. Бэлтгэлийн хамтрагчид гэдэг маш олон хүмүүс нөлөөлж байгаа шүү дээ. Тий, манай багш байна. Манай бэлтгэлийнхүүд байна. Миний сайхан найзууд байна. Бүгдэнд нь одоо нэг нэгээр хэлнэ гэж юу байх вэ? Тэгээд одоо нэвтрүүлгээд дамжуулаад та бүхэнд баярлалаа шүү. Дамжиж өгдөг чинь баярлалаа. Голом сайхан баярлалаа гаргаж та бүхний сэтгэл төрхөөр чармаяа гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө хоёулагийн ярилцлага бас өндөрлөгдөж байна. Тэгээд бас манай нэвтрүүлгийн зүгээс болон монголчууд өмнөхөө өмнөөс тийм ээ. Чиргийг бас цаашаа улам сайн бэлтгэл сургуулаа хийгээд мянган мөнхийн манлайг маш олон удаа хүртгүүлтгай. Тийм ээ. Монголчууд Монгол гэдэг одоо хүмүүсийнхаа бахархал үрсэн сайхан улам том амжилтыг гаргах болтугай гэж хүсэн өрөөё. За баярлалаа. За, эрхэм мөндөд үзэгчтэй. Өвөр Монголын урд дэс хорноос бэлтгэсэн энэ удаагийн дугаарт маань Өвөр Монголын Шилэнгол аймгийн зүүн үзэмчин хушууны бүх чирэг маань оролцлоо. Тэгээд манай нэвтрүүлгийг таалан сойрсон та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа.
аллы жижиг шиг мөнгөдөлгөрөө Körkün gözüvülçin talankan Ikhi hayrar çanna orusyan Körkün gözüvülçin talankan Ikhi hayrar çanna orusyan 지그스바라 은긴 로던 소연은 나의 역사 민니 지치기 내로운 내르 대내 더스보지 Körkün gözüvülçin talankan Ikhi hayrar çanna orusyan Körkün gözüvülçin talankan Ikhi hayrar çanna orusyan